Сайн байна уу? Ачмаа байна. Энэ бол манай гэр. Манад тавтай байна. За намайг Ачмаа гэдэг. Тэгээд би бол одоо бүтэн цагийн ээжийн ажил хийж байгаа. Нөхөр 2 хүүхэдтэй хамт амьдардаг. За энэ хотхныгоо анх ашиглалтанд орсноос нь хойш амьдарч агаад сүүлийн 4 жил яг энэ гэр бүлээрээ хамт амьдарч байна. Би ч айлаас яг ихэр тэг хойлох нахгүй. Тэгээд ерөөсөө хамгийн түрүүнд яагаад ч юм 2-оос олон хүүхэдтэй айл болно гэж боддог байсан. Ер нь тийм цөөхөн хүүхэдтэй хүмүүс чинь нэг амар өнөр өтгөн болмоор эсвэл нэг амар олоолаа бужийн хүмүүс чинь нэг хоёр хүүхэдтэй байдгийг шиг санагдаад байдаг. Тэгээд яг ер нь нэг амар тийм юм гэж бодож байгаа ч гэсэндээ олон хүүхэдтэй байвал гоё юм уу да гэдэг зүйлийг их мөрөөдөж ирсэн юм шиг байна. Яг нөгөө ээж хүний хувьд болохоор өглөөний цагаа нөгөө хүүхдүүдийг яг уугаад яваасаа гэж яг хүсдэг. Тэгээд ялангуяа цэцэрлэг сургуульд нь ялангуяа нөгөө одоо манай хүү 1-р анги. Тэгээд одоо л яг сургуулийн амьдралтай танилцж байгаа. Мэдээ сургуулийн үдийн цайны хөтөлбөр энэ төр гэж байгаа. Гэтэ нөгөө хүүхдүүдэд цэцэрлэгтэй явахдаа ямар нэг байдлаар нэг халуун бүлэм уугаа те нэг сүү анс одоо юу гэдэг те жигсарган ч гэдэг юм уу. Тэгээд нэг жоох юм мэдээ гарахаар нэг сэтгэл санаа амар гоё таашраа. Энэ хэсэг маань бол манай галтгооны өр байгаа. За миний бараг их цаг өнгөрүүлдэг хэсэг. За тэгээд галтгооныхаа энэ хэсгийг болохоор бид нэр өөрсдөө хийсэн. Тэгээ өмнө нь болохоор манайх чинь галтгоон зүгээр юм дээдлийнх нь хэсэг нэг модон тавцантай байсан байхгүй. Тэгээ ил ахаар ер нь айгу дэмий юм байна гэж бодоод энэ удаагийн галтгоогоо бид нэр өөрсдөө ихтэй таа зүртэл ямарсан тулгаад хамаг юм далт хийсэн. Тэрэндээ их сэтгэл хангалуун байгаа. Тэгээд ил үлдээсэн хэсэг маань хэмээл та харж байгаа энэ кофений хэсэг байгаа. Тэгээд би өөрөө кофе нэг туртай. Манай нөхөр хамгийн түрүүнд өглөө басаад хайраа кофе гэдэг. Тэгээд кофенийхаа хэсгийг ямарч хийсэн. Ингээд ил үлдээсэн байгаа. За энэ бол манай зочны өрөө байгаа. За тэгээд зочны өрөөний маань хувьд гэдэг юм бол битээр ямарчсан ханандаа болохоор ер нь бол маш утга учир илэрхийлэх зүүчийн оройн зам гэдэг зургийг тавьсан. За будин маань Никигийн будин байгаа. За тэгээд энэ бичвэрийг бол би өөрөө бичсэн. Ер нь бол миний хобби гэж хэлж болно. За тэгээд гэрэл цэцэг бол угаасаа баг айл болгоны интерьер гэдэг бах те. За тэгээд энэ хэсгийн маань хувьд гэвэл манай нөхөр өөрөө яг энэ тавилгынхаа энэ хэсгийг ингээ шийдээд энийг ингээ хийсэн байгаа. Тэгээ яг энэ хамныхын цаадалд манайх 1-р анги гэхгүй. Тэгээд нэг хүүхдийнхаа яг нэг юм тусдаа нэг хичээл хийх булан байх хэрэгтэй байх гэж одоод ингэж шийдэж өгсөн байгаа. Тэгээ энэ хэсэгт нь болохоор манай нөхрийн яг өөрийнх нь булан тэ ажлын одоо ширээ энэ төр гээд явцдаг байгаа. За тэгээ энэгээр болохоор яг хаа тэгээд манай нөхрийн бас манай хүүхдүүдийн цуглуулга гэж хэлж олно. Тэгээ ер нь бол бас ингээд нэг иймэрхүү цоглуулгануудтай байгаа. За энэ болохоор манай галтгооны ширээ байгаа. За тэгээд энэ ширээ сандлыг болохоор манай нөхөр хийсэн. За тэгээд миний зүгээр анзаарч харснаар бол нөгөө энэгээр нэг юм төлдөг технологи ашиглаад нөгөө юм модны юм гоё юм хээ гаргаад голоор нь эпокс ингээ явуулсан. Тэгээд бол ер нь бол дэлхийд ганцхан ширээ байгаа шүү. Тэгээд ер нь бол манай нөхөр өөрөө хүмүүсийг гэртээ урих, зочлох аягүй дуртай байхгүй. Тэгээд яг арай нэг юм томхон ширээтэй байхаар зүгээр уг нь бол дөрүүлэх нь хэлдэг. Гэхдээ ер нь бол гоё зочид энэ төр ураад гоё хамттай хооллох дуртай болохоор ер нь нэг жоохон том юм хэмжээтэй ширээг ер нь л өөрөө хийсэн байгаа. За энэ бол миний ажлын хэсэг, ажлын булан маань байгаа. За тэгээд одоо энд нэг суучвал ерөөсөө босдоггүй. Ерөнхийдөө сетап бол стримд зориулж ерөнхийдөө босгосон байгаа. За тэгээд стримийг бол манай хүү хийн. Хүү маань одоо гейминг төрлөөр стрим хийн гэсэн бит хоёр ярилцаад хийсэн байгаа. Тэгээд заримдаа нөгөө хоолой манай ихнэр дуулдаг болохоор зарим демо хоолой бичлэг бас гэртээ хийждэг. Тэгээд студийн мониторуудыг бас тавьсан байгаа. За энэ бол манай унтлахны өрөө байгаа. 2 хүүхэд маань ямар ч гэсэн унтах хэсгийг шийдэж өгөөд тустай бол унтаа сурцаашгүй. Тэгээд дээр доор ингээд унтаад 2 давхар артай байгаа. За тэгээд бас манай унтлахны өрөөнд битээр хурмынхаа өмнөх нөгөө pre-wedding зураг гэдэг чинь тэрийг энд ингээд хадгалсан харахад их гоё байдаг. За энэ хэсэг болохоор яг миний булан байгаа. Яг миний яг онцгой өөр юм маань яг өөрийнхөө нэг юм хувийн space те хувийн орон зай юм хэсэг байгаа. За тэгээд товчгондоо л иймэрхүү байгаа. За хагас өдөр манай гэр бүлийн хувьд бол яг амралтын өдөр байдаг. Тэгээд хагасны өглөө бол бид нэр их сайхан унтдаг. Тэгээд ер нь бол өглөөг бид нэр хөвчлэн дандаа кофенийхаа үнрээр
одоо эхлүүлдэг кофегаа сайхан нэрээд тэгээ манай нөхөр бол кофегаа уусны дараа яг бүрэн сэрдэг байгаа. Тэгээ бүдээрээс амралтын өдөр эмчнэдэл гоё салхин гаруул гараал тэгээ гэр бүлээрээ гоё хамтдаа гоё кино үзэл манай хоёр ч гоё хөшөө татаж ханах болгож байгаа гоё попкорн өдрөө бэлтжээд тэгээ гоё кино яг ингээл кино театртайгаа шиг гоё үзье гээл тэгээд тиймэрхүү бас кино movie time тэгэл яг л нэг тиймэрхүү яг гэр бүлээрээ гоё амарсан тийм өдөр байдаг та. За манай гэр бүлийн сүүлд агих үзэж байгаа кино маань юу вэ минийхөө? Garfield movie. Тийм Garfield-ийг бид юунд өргөд яг гарахт нь үзэж чадаагүй. Тэгээд нөө видео сайнтерт ороод наацна гэж ер нь бол Garfield-ийг сүүлд агих үзэж байгаа. За миний бодлоор гэр бүлийн аз жаргал, итгэл, найдвар бас хайран дээр тогтдог гэж боддог. Тэгээд манай гэр бүл бол бүхэл асуудал үйл ойлголцлыг маш хилэн далангүй хоорондоо ярилцаж ойлголцож шийддэг байгаа. Тэгээ энэ нас аз жаргал юм болоо. Univision-тэй хамтдаа жаргалтай.